өнөөдөр сонссон бүхнээ үйлдэл болгоос өмнө ирээдүй тань тодорхойлогдно. Чухам зөвийг сонгож сонирдвоос хийхнүүдэл тань мэрэгэн байх болно. Эд баялаг, эрх мэдэл бос хураасан эрдмээрэн өөрийн зиндааг бүтээгээрэй. Зинда подкаст. Сайн мэцхан өрхөн хүнс сонсогчдоо Зинда подкастын маань тэргуун дугаар эрхэм сонсогч та бүхэнд яг одоо инхүү эхлээд бэлэн болсон байна. Тэргуун дугаарынхаа зочноор бид бүхэн та бүхний өмнө маш хүчрхэг нэгэн гайхалтай эмэгтэйг бол урьж оролцуулж ялдамхаа хоолойг чихэнтэй одоо хоногшуулъя гэж зарьсан байна. Энэхүү хүн маань хин юм бэ гэх юм бол Монголын үндэсний маркетингийн холбооны ерөнхийлөгч, стартап маркетинг спейсийн захирал Хатагтай Золзаяа оролцсон байна. Таны өнөөдрийн мэндийг хүргэе. За, энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргье. За, таны ажил, амьдрал эдгээр зүйлсээс хаваалцаач. Ойр үеийн сонин сайхан. Одоо хоёулаа яг нөхөө Зинда подкаст маань залуучуудад чиглэсэн, залуучуудад сонирхолтой гэдэг үгнээсээ ярилцж байгаа. Тийм учраас хоёулаа ингээд асуултнууд дээрцэнд ингээд бодоод гэхгүйгээр шууд орохнаа тав гэж ингээд явахыг бол зорж байна. За, ойрд ажил маш их байна. Нэг хэсэг ковид гэдэг карантин байгаад нэлээд одоо ажил ингээ хойшлогдсон. Тэгээд одоо 9 сараас хүмүүс ажил амьдралдаа нэлээд идэвхэлж орж штеп. Тэгээд маш их ажлууд зогссон байсан. Эргээд одоо сэргэж байна. Маш их бизнесүүд хямралд орсон байсан. Эргээд бас эдийн засаг бас сэргэж байна. Тэгээд энийгээ дагаад ирэх юм бол нөгөө стартап жижиг дунд үйлдвэрлэлийнхэн маань бас энэ нөгөө эргээд энэ нөгөө эдийн засагта маш идэвхэл орж байна. Тэгэхээр бидний ажил бол бүр ингээд араасаа ингээд ундарчин да. Тэгэхээр хоёулаа яг өнөөдрийн таныг одоо таны бидэнтэй хуваалцах гэж байгаа тэр хүн мэдээллийг тийм ээ одоо шууд танилцуулъя гэж бодож байна. Жишээлх юм бол стартап маркетинг спейс гэдэг тэрхүү газрыг та бидэнд яг танилцуулаач. Залуучууд бидэнд яг яагаад хэрэгтэй? Би бол ингээд шууд мессеж нэгчлээ шүү дээ. Залуучуудад яг яагаад хэрэгтэй газар юм бэ? Стартап маркетинг спейс бол зүгийн үр гэж тодорхойлж байна. Зүгийн үрэнд зүгийнүүд маань боожоод дэлхийн зах зээлд гарна гэсэн утга агуулгатай логотой манах. Be like be гэд зүгийн шиг ажил, зүгийн шиг хөдөлмөрлөл гэдэг урайтай. Тэгэхээр энэ төв дээр ерөөсөө хүсэл мөрөөдлөө одоо бодит болох зорилготой залуучуудын юм нэгдэл гэж байгаа. Хийж бүтээ, юм сурыг, хүмүүстэй хамтрая, олон улс руу гарыг, тэ өөрсдийнхөө одоо мөрөөдлийг хамтарч биелүүлэх гэсэн ийм одоо зорилго бүхий залуучуудын одоо ийм энергиэр дүрсэн газар гэж. Маш сайхан энергитэй хүмүүс манай төвөөр ингээ орж ирэхээр нэг л сайхан болчлоо гэдэг тэгэхгүй. Анх бол нэг анзаардаггүй байсан. Сүүлдээ ингээ тэнд бол ховж ярихгүй. Тэ? Ямар нэгэн болохгүй бүтггүй юм ярихгүй. Мэдээж асуудлууд дээр нь асуудлуудыг харин бодит шийдэл олгодог. Тийм газар аа. Тэгэхээр яг юу хийдэм бэ гэж одоо яг надад яад юм бол юу зүгээр гэх хүмүүс тэгжиж магадгүй. Тэгэхээр стартап маркетинг спейс бол гарааны бизнес эрхлэгчдийг болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг төв байгаа. Тэгээд энэгээрээ дамжуулаад бид нар юу хийдэг вэ гэхээр бизнесүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, сургалтын үйл ажиллагаанууд явуулдаг, дээр нь бизнесийг нь холбох зуучлах үйл ажиллагаа хийдэг, тэ хөрөнгө оруулалтыг нь зуучилж өгдөг. За бүр даашаа бид нар одоо төрд дуу хоолойгоо өргөж яг энэ одоо бизнесийн орчин, татварын одоо орчин тий бүх орчин дээр нь бид нар дуу хоолойгоо өргөж хэрэгтэй одоо шийдлүүдийг нь санал болгодог. Гэт ингээд явах юм бол одоо манай төв өөрөө 415 м квадрат талбайтай ийм хамтын офис байгаа. Энэ одоо хамтрал одоо энэ дундын энэ офсороо дамжуулаад бид нар олон одоо энэ алмаз шигтгэе, нуугдмал авьяасуудыг илрүүлээд дөнгөж шин санаа байгаагаас нь хөгжүүлээд зах зээл дээр гаргаж ирдэг ийм товчхон да. Тэгээ яг гол одоо эрхэм зорилго нь гэх юм бол бид нар бизнесүүдийг, энэ санаануудыг, энэ залуучуудыг одоо төр хувийн хвшлийн хамтын ажиллагаагаар нь одоо дэмжиж ирээдүйн одоо энэ том энтерпренеруудыг бэлтгэх ийм л газар юм да. Танаас яг авсан мэдээлэлээр бол яг тухайн стартап маркетинг спейсийн зорилго мөн одоо
үйл ажиллагааны чиглэл дотоод ингээ хүмүүстэй ямар боломж олцоог ингэж нээж өгд юм бэ гэдгийг хуваалцлаа. Тэгвэл энэ стартап маркетинг space гэдэг газрын үнэт зүйл нь яг юу юм? Сая 20 онд бид нар ер нь ковид 19 дэлхийд даяар одоо гараад те бүх ажил ер нь бол зогслоо штэ. Бүх 20 оны төлөвлөгөө өөрчлөгдлөө. Бидний төлөвлөгөө ч гэсэндээ стратеги төлөвлөгөө ч гэсэндээ өөрчлөгдсөн байж байгаа. Тэгэхээр нөгөө анх энэ бизнесийг хийхэд зүгээр бид нэг хамтын офс тэнд одоо ингээд бизнесүүд боождаг одоо өрөө таслахаа те хурал ивентийн зал түрээсэлдэг мэтсэн бол одоо илүү бид нэр том цар хүрээнд нь хараад тэдгээр бизнесүүдийг жинхэнэ яг одоо мэрэгжлийн түвшинд нь те гаргаж ирэх 3 зорилгыг одоо хэрэгжүүлж байгаа. Тэр нь болохоор эхлээд бид нэр шеэр буюу хуваалцъя гэж байгаа. Мэдлэг ноу хаугаа туршлагаа хуваалцъя. Орон зай буюу тэр одоо хамтын офстэй тэр юугаа хуваалцъя. Үүгээрээ дамжуулаад бид нар саппорт буюу дэмжиж гэж байгаа. Юугаар дэмжих вэ гэхээр хөрөнгө оруулалт дээр дэмжиж өгье. Хамтын ажиллагаагаар дэмжиж өгье. Эргүүлээд нөгөө зөвлөх үйлчлэгээгээрээ те одоо мэрэгжлийн мундаг менторуудаараа дамжуулаад дэмжиж гэд 3 дахь хэсэг нь болохоор solution буюу шийдлийг гаргая, шийдэй гэж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бид нэр шинэ одоо инновац технологиор дамжуулаад зах зээл дээр одоо цоо шин те шинэ ийм эдийн засгийг бий болгоё. Үүгээрээ дамжуулаад нийгмийн асуудлыг шийдвэрлэж нийгэмд одоо нөлөөллийг бий болгоё гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө саяны энэ 3 эсийн зорилго бол бүгднийг нэг хамруулчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо манай байгууллагын ч үнэт зүйл энэ салбарт ажилладаг залуучуудын ч үнэт зүйл болж хурж байгаа. Окей. Стартап маркетинг спейс гэж яг хамтын офс байна. Тэрэн дээр ингээд за одоо би жишээлбэл яг стартап дөнгөж сонирхож эхэлж байгаа хүмүүс. За зарим нэг хүмүүс ингээд төрөл бүрийн бизнесээр гарааныхаа бизнесийг эхэлж байна. Хүн болгон гарааны бизнес эрхлэх хүсэлтэй хүн болгонд нээлттэй. Заавал нэг салбар байна уу? Хүн болгонд байтугай бүр те 8-аас 80 настай хүртэл боломжууд байгаа. За тэгэхээр яг нөхөө гарааны бизнесийг бойжуулж чинь танах ингэж бий болгож чинь тийм ингээд залуучуудыг нэгтгэж чинь. За би өөрөө яг стартап маркетинг спейс дээр болж ирсэн нэг ивент дээр зочин илтгэгчээр надад оролцож байсан. Тэгэхээр орчны хувьд бол үнэхээр гайхалтай л та. Тэгээд дотоод байгаа залуучуудын үндсэндээ айгүй гоё онцлогтой харагдчихсан. Тийм ингээд цаг хугацааг алдахыг хүсэхгүй. Ингээд хажуудаа ингээд өөр компанитай тийм бид нар компани гэхэрл айгүй нүсэр зүйлсийг тодорхой ингээд боддог болвол яг ширээний компани гэдэг юм та бас илэрхийлж байсан. Яг л тэр дэвжлэхэн цүнхний компанитай ингээд яг зэрэгцэн ингээд сууж байгаа. Маш олон компаниуд ингээд. Гайхалтай энэ нэрэг маш гайхалтай залуучуудыг бол тэндээ бас өөрөө очиж хараад мотивац аваа гарч ирсэн л та. Тэр энэ дээр бол би бас баярлаа гэдэг үеийнхээ залуучуудын өмнөөс танд илэрхийлээд мөн залуучуудыг бас тийшээ очиж сонирхож эхлээд бол үзээрээ дараа нь бол оролдож үзээрээ дараа нь амжилтанд хүрээрэй гэж бол илэрхийлмээр байгаа. За одоо тэгвэл би стартап маркетинг спейсийг өөрийг нь гарааны бизнес гэж ойлгож болох өөрсдийг нь бас мөжлөн. Бид нар бол гарааны бизнес мөн. Тэгсэн мөртлөө гарааны бизнесүүдийг дэмждэг тий өөрсдөө гарааны бизнес. Яагаад тэгэхээр энэ өөрөө Монголд бол цоо шин соёл. Одоо ингээд яхаар бид нарыг заримдаа нэг бөөнл гадаад үг хэрэглэсэн залуучууд гэл нөгөө талаараа бас тэгж ярьдаг. Одоо ингээл ярих юм бол стартап гэж юу гэсэн үг юм. Сүүлд бид нэр л ашигладаг гэсэн үг шүү дээ. Тэгэл entrepreneur гэж юу гэж хэлээд байгаа юм. Innovation те инновац гэдэг нь өөрөө юу хэлээд байгаа юм. Технологи гэдэг нь юу хэлээд байгаа юм гэд. Энэ болгоныг одоо Монголд нутагшуулах те бодит хөрсөн дээр одоо Монголын хөрсөн дээр одоо бий болгох гэд маш олон тийм нөгөө нэг одоо даваануудыг бид нарт туулж байгаа. Энэ соёлыг цоо шин соёлыг Монгол залуучууд түгэж байгаа. Энэ өөрөө дэлхийн нийтийн одоо тренд болоод явж байгаа тий. Тэгэхээр нөгөө урд нь ингээд бараг байхгүй байсан мэдээж нөгөө одоо нүгтийн дундын офс гэд байдаг ч гэсэндээ илүү нөгөө нэг олон улсын чиг хандлагт нь нийцүүлж ажиллана гэдэг бол бидний хувьд бол цоо шинд асуудалгүй. Тэгэхээр энэ дээр бид нэр ажиллаж үзчихэж л туршлага хуримтлуулж одоо алдаж онож тий суралцсангаа ажилласан байхгүй. Тэгэхээр маш сонирхолтой байсан. Тэгэхээр энэ өөрөө бол одоо тийм шин мэдлэг, шин одоо
ноу хауг шингээсэн ийм бизнес учраас одоо стартап болмон. Тэгээд гарааны бизнес гэдгийг ер нь залуучууд өнгөж эхэлж байгаа бизнес, шинэ бизнес гэж ойлгодог. Энэ нь бол яг үнэндээ шинэ бизнес бол мөний хувьд бол мөн. Гэхдээ ямар нэгэн одоо тийм ноу хау, технологи шингээсэн, ямар нэгэн шинэ санааг ингээд шингээсэн те инновац шингээсэн ийм компаниг одоо гарааны бизнес гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг урд нь байсан те зах зээл дээр нэвтэрсэн одоо ийм бараа бүтээгдэхүүн байвал тэрийг арай илүү дараагийн өөр төвшөнд нь өөр шин санаа оруулсан ч юм уу эсвэл өөр технологи шингээсэн байх юм бол одоо тэр нь бол гарааны бизнес гэдэг. За окей. Тэгэх юм бол та өөрөө түрүү яг илэрхийллээ. Монголд бол энэ өөрөө анхдагч гэж хэлж болно. Энэ бол ингээд тоо бүр тесрэлтэд зүйл ба штэ. Тэгвэл яг Монголд байгаа энэ хүү стартап маркетинг спейс олон улсад дэлхийд за ингээд яг ялгарх зүйл нэг юу вэ? Одоо өрсөлдөх чадвар. Монголдо бол өрсөлдөх чадвар. За одоогоор ингээд анхдагч учраас бол монопол гэж илэрхийлж болох байх. Тэгвэл дэлхийд өрсөлдөх чадвар. Яг манай салбарынхан гэд ярьж л та тий. Манай салбарынхан бол бүгд ийм шижигсэн сайхан залуучууд. Бүгд хоорондоо хамтарч ажилладаг. Бид нар бол одоо тэр монопол, энэ монопол гэж огт ярьдаггүй. Харин хоорондоо яаж илүү хамтын ажиллагаагаа сайжруулах вэ? Өөр танаад одоо юу болж байна? Тэр туршлагаасаа хуваалцаж хоорондоо маш тийм нэгт одоо хамтарч ажилладаг. Тэгэхээр Монгол дахь онцлог гэх юм бол бусад салбарыг харьцуулахад бидний одоо бие нэгэ өрсөлдөгч гэж харахаас илүү хамтын ажиллагч хоорондоо тийм партнер тийм ийм нэгдэлтэй хамтран ажиллагч нар гэж хардаг. Тэгжээж бидний нөгөө гол том зорилго болох одоо бүгдээрээ нэг зүйл хүсэж байгаа. Одоо энэ гарааны бизнесийн орчинд ажиллаж байгаа залуучууд дэлхийд түлээн зөвшөөрөгдсөн компанийг одоо бий болгох. Тэр нь бол одоо unicorn компани гэл нэг бас нэг гадаад үг байна те. Unicorn гэдэг бол нэг ивэрч штэ те. Маш тийм одоо цор ганц одоо энтон. Тэгэхээр тэр unicorn компани гэдэг нь өөрөө олон улсад болол сая долларын үнэлгээтэй компани гэлээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө бид нар энийг ганцхан стартап маркетинг спейс хизээч хийж чадахгүй. Харин хамтын ажиллагааны хүрээнд бараг те төр хувьшлын одоо хоорондоо бүр ингээд нэгт хамтарч ажиллаж тэр цор ганц компанийг бол бүтээж хийж болно. Яагаад өнөөдөр одоо магадгүй Jack Ma бүгд мэдэн штэ. Хятадаас төрсэн unicorn штэ те. Тэгэхээр энэ бол төрийн бодлогоор дээр нь одоо яг энэ экосистемд буюу энэ одоо гарааны бизнесийн орчинд ажиллаж байгаа энэ хүмүүсийн хичээл зүтгэл мэдээж тухайн компани бол мэдээж бас тийм инновацлог те технологид суурьтай компани шүү дээ. Тэгэхээр нэг зорилготой ингэж явсны хүчинд тэр одоо хятадын цор ганц компанийг олон нийтэд одоо дэлхийд даяар таниулжсэн байхгүй. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг Монголдо өрсөлдөх бус гадагшаага харин гадны зах зээл дээр бусад энэ улсуудтай яаж юугаараа одоо юуник буюу цор ганц байж өрсөлдөж гарч ирэх вэ гэдэг чинь маш чухал байж байгаа. Миний зүгээр харж байгаагаар монголчууд угаасаа цаанаасаа бүр одоо ийм энтерпренер сэтгэлгээтэй. Энтерпренер гэж юу хэлээд байгаа вэ гэхээр тийм бүтээгч ямар нэг зүйлийг бүтээл сэтгэлгээр арай өөр өнцгөөс хардаг. Одоо нөгөө зүгээр хамгийн энгийнээр ингээд сонсогчдод ингээд тайлбарлах юм бол нөгөө монголчлон гэж яддаг да манайхан те нэг хар ухаанаар ингэдэг гэл тэгээ нэг одоо хөгжин байлаа гэхий тэрийг арай өөрөөр янзлцдаг ч юм уу те ингээд юмыг нөгөө бүтээлчээр сэтгэлгээ бол маш мундаг. Одоо ингээд манаас Монголын оюун ухааны академи хатнагийн те суралцагч хүүхдүүд нь хичнээн мундаг дэлхийд даяар оюун ухаанаараа ингэж бүр тэргүүлж чадж байна. Тэгэхээр бид нэр тэр Монгол сэтгэлгээ тэ Монгол одоо энэ одоо тарих гэдэг зүйл бол Монгол хүн өөрөө бас маш онцлог байна. Хаан ч одоо явсан тэр нь бүр харагддаг. Яа тэгэхээр түрүүжил бид нэр яг энэ одоо салбарын ажлыг судлаад бас маш олон тэмцээн уралдаан арга хэмжээнүүдэд олон улсад оролцоод ингээд явж хахад Монгол залуучуудын сэтгэлгээ бусад улс орнуудын залуучуудын сэтгэлгээнээс бас өөр
арай нэг тийм шинэлэгтэй юмыг олж харж байгаа, хүлээж авч байгаа, бусдтай одоо нийтэж хандж байгаа байдал бол өөр. Тэгэхээр юу гэдэг өшөө нэг жишээ ярих юм бол одоо Seed Stars гэдэг олон улсын тэмцээнийг одоо 95 улсын шилдэг стартапуудыг шалгаруулад тэндээсээ цор ганц 10-ны бизнес $500,000 хөрөнгө оруулалт хийдэг юм тэмцээн байдаг. Дэлхийн тэмцээн. Энэ дээр гэхэд л өнгөрсөн жилээс эхэлж явсаар байгаа сая 4 сард дэлхийн одоо 5,000 стартапууд дундаас Монгол компани шилдэг 46 гэдгийг бас баггүй. Тэгэхээр биднэрт бол асар их боломж байгаа. Тэгээд дээрэс нь бид нөгөө нэг дижитал номад гэдэг нэг концепт сүүлийн үед нэлээд явж байгаа. Бид нөр өөрсдөө нүүдэлчин соёлтой. Энэ одоо маш одоо бусад улс орны бодвол маш их түүх, өв соёлтой. Тэгэхээр энийгээ бид нэр илүү давуу тал болгож зөв менежменттэй одоо ив нэгдэлтэй те хамтын ажиллагаатай явах юм бол ялгарл бол дэлхийд бол гарахад маш ойрхон байна. Яг энэ дээрээс та шууд хоёуланг нь баг зэрэг хариулчлаа тий. Би ингээд ялгарх чадвар, өрсөлдөх чадварыг ингэж асуусан. Тэгвэл мэдээч дөнгөж ингэж боож байгаа өөрсдөө зөндөө бусдыг ингэж боожулж байгаа компани тодорхой хэмжээний бас асуудал байгаа ах гэж харж байгаа. Тэгвэл бид нар одоо мэдээч ямар зүйл төр ингэж жишээлбэл хөрөнгө оруулалт гэдэг зүйл ямагт хэрэгтэй болдог. Гарааны бизнесийн ямар нэгэн хөрөнгө оруулалт татахыг миний ойлголтоор бол питч хийх гэж нэрлэдэг тий. За нууц байж магадгүй. Гэхдээ хоёулаа сонирхолтой байдлаар би өөрийг тань. Одоо надад питч хийгээч гэж үзэж намайг ингэ найраач. Тэгвэл та надад жишээлбэл юу санал болгож хэрхэн питч хийсэн бэ? Өөрч чи юу борлуулах вэ? Гэтэ за мэдэхгүй байна гэхдээ. Би бол гэхдээ танд ингэ мөнгө өгөх гэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр мөнгө өгөх гэж байгаа буюу хөрөнгө оруулалт хийх гэж байгаа. Та тэр хөрөнгө оруулалтыг авахын тулд надад юу санал болгох вэ? За яг нь бизнес юу pitch гэдэг бол өөрөө монголоор бид нар бизнес найраа гэдэг байгаа. Бизнес найраа гэдэг чи одоо найрна гэсэн үг шүү дээ тий. Тухайн хөрөнгө оруулагчийг өөртөө татна. Тэрэн дээр хамгийн чухал юм болол ерөөсөө нөгөө нэг ямар замналыг тий туулсан бэ энэ хүн. Баг нь ямар вэ? Үнэхээр ямар одоо асуудлыг ямар асуудлыг яаж шийдээд байгаа юм бэ гэдэг энэ зүйлс бол маш чухал байдаг. Хүн болгон одоо юу гэдэг шин санаа гаргачаад хамгийн түрүүнд мөнгө хэрэгтэй. Мөнгө байвал би бүгдийг хийчихнэ. Тэ? Болох гэдэг нь яг болох гэдэг гэлтэгдэн шүү дээ, тэ. Тэгэхэд бол одоо өнөөдөр чиний одоо бодож байгаа ч юм уу шин санаа чинь цаг үеийн ирсэн байна уугүй юу гэдэг зүйл асар чухалхгүй. Бүр бид нар төрүүлээд бодсон ч гэж магадгүй эсвэл аль хэдийн зах зээл дээр нэвтэрсэн ч гэж магадгүй баггүй. Тэгэхээр тэрийг айгүй сайн судлах хэрэгтэй. Тэгээ хамтарч ажиллах одоо багч нь 2 дугаарт айгүй чухал. Санаа бол 3 дугаарт ороод байгаа хэрэг. Яагаад гэж юм гэхээр санаа байнга өөрчлөгдөж, шинжлэгдэж илүү нөгөө нэг тэлж ингэж нүргэж явж идэг. Тэнгүүд 4 дугаарт нь юу гэдэг вэ гэхээр энэ санааг одоо бизнес болгоход өөрсдөндөө тохирсон бизнес загварыг өөртөө бүтээх нь чухал. Энэ тэндээс хуулбарлахаас илүүтэйгээр илүү өөрсдөндөө тохирсон тэр бизнес моделийг бий болгоод тэгвэл хамгийн сүүлд хөрөнгө оруулалт. Тэгэхээр бид нар бол хамгийн түрүү дандаа мөнгөний төлөв бодоод байгаа байхгүй. Тэгэхэд чи багаа бүрдүүлсэн цаг үеийн таарсан. Дээрэс нь санаагаа төгстэй баг компани олноор илүү боловсронгуй болгочоод ийм бизнес модельээр ингэж бид нэр зах зээлд ингэж гарна гэдгийг ингээд тодорхойлцсон байхад хөрөнгө оруулалт бол өөрөө ороод ирдэг байхгүй. Тэгэхээр би чанд одоо жишээлбэл ингээд стартап маркетинг спейсэрийг питч хийл та тий. Тэгэх юм бол би нэг иймэрхүү байдлаар ярих юм болов. 3 жил одоо яг энэ бизнесийг хийж байна. Өдөр ирэх тусам ерөөсөө Монгол залуучуудын ирээдүйн юм ба гэдэгт бол бат итгэж байна. Яагаад вэ гэхэд 3 жилийнхаа товч одоо тэр нөгөө нэг уналт босолт юм аа гэдээ ярьчихна. Тэгээ эндээс маш олон бизнесүүдийн оюуны бизнестэй гарах юм уурхай юм аа. Тэ бид нар энэ олон залуучуудын одоо асуудлыг шийдвэрлэж мөрөөдлөө биелүүлэх юм гүүр нь болж байна. Тэр мөрөөдлийг одоо хамтдаа биелүүлэхэд бэлэн үү бидэнтэй хамтраач.
Тэ өмнө яг энэгээр ингэж нэрэ хийжсэн юм. Би бол хийж байгаагүй. Маш олон бизнесүүдийн питчийг бас сонсч ирсэн. Гэтэ мэдээж яг нөгөө санхүүгийн тооцоол, зах зээлийн багтаамж маш олон зүйлийг бол энэ дээр ярина. Тэгэхээр одоо энэ подкастн дээр ярил бол дуусахгүй. Ер нь 5 минутанд тухайн бизнесийг бол хөрөнгө оруулагч сонсоод чааш нь явах уугүй гэдгийг ер нь бол тодорхойлдог. Анх бол бас их сонир штэ. Энэ бизнесээ хийндээ ийм төв байгууландаа гэдэг зөвхөн миний бол манай багийнхны нөө Монголын үндэсний маркетинг холбооны одоо мөрөөдөл нэг dream list гардаг шүү дээ бид нар жил болгоны хүслийн жагсаалтад төлөвлөгөөн зэтгтээ бас орно. Ийм төв байгуулчвал бид нар одоо хүмүүсийн маркетингийн асуудлыг ингээд шийдэж өгөх юм байна. Бүтээгдэхүүн үйлчилгээний тийм эндээсээ дамжуулаад олон одоо бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтрэх юм байна. Дизайныг шийдээд, дизайн брендингийг шийдээд, зөвлөх үйлчилгээгийн нөгөө судалгааг нь хийгээд, одоо юу гэдэг те контентыг үйлдвэрлээд ингээ явах юм бол одоо жижиг дунд үйлдвэрлэгчд маань тэр талынх нь одоо ингээд орон зайг нөхөж өгч чадах юм байна гэж ботсон боловч яг ингээ бодтоор бид нэр биелүүлэг байсан байхгүй яг л ингээл явж байсан. Тэгэхэд хөрөнгө оруулагч маань бол өөрөө ороод ирсэн байхгүй. Яагаад гэхээр саяны ярьсан дөрөв нөгөө цаг үеийн мөн үү те нөгөө баг бүртгүүлэлт юу гэдгийг бид нар тэр одоо 9 жилийн хугацаанд бол багаар алхамаар бүртгүүлээд хийгээ явж байсан. Тэгээд хөрөнгө оруулагч манай арга хэмжээнд дээр ирээд оролцож байсан. Тэнгүүд за золзоё надад нэг ийм объект байна. Тэрэн дээр би залуучууд ч гэсэн гоё юм хиймээр юу хийх вэ гэхэд санаа нь бэлэн, баг нь бэлэн. Тухайн үед дэлхийн нийтээр бол хамтын офисын соёл бол төвч маш хүчтэй явж байсан. Ийм санаа ингээл газ хэлсэн чинь бид хэдэд бол 48 цаг буюу 2 өдрийн хугацаа. Одоо пич хийх хугацаа өгсөн юмаа бэлдэх. Тэгээд бид нэр 48 цагийн хугацаанд өөрсдөө нөгөө материалаа бүрдүүлээд богино одоо урангуй хэлбэрээр тэзүү гаргаад төсөн мөнгөө гаргаад яг хөрөнгө оруулагчийн өмнө бол бид бизнес найраагаа хийсэн. Тэгээ 30 минутын дотор окей хамтарч ажиллаягээд тэгээд тэг төвөрнөөс 536 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг босгож чадчихсан байхгүй. Тэгэхээр бол боломжгүй зүйл бол байхгүй. Харин гагцхүү яг энэ зүйлийг одоо тууштай хийн гэдэг итгэл үнэмшлийг хөрөнгө оруулагч нарт бол төрүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийг бид нэр өмнөх 9 жил нь багаар хийгээд тэр итгэлийг тодорхой хэмжээнд олон нийтэд олцсон байсан учраас бас давуу тал босон байж магадгүй. Тэгэхээр бас яг нэг пич хийж байгаа. За ингээд хөрөнгө оруулагч нар ч найраа хийж байгаа. Тэгэхээр хүмүүс маань бол ерөнхийдөө бас тодорхой бос байдал дээр болдог бах тий. Одоо жишээлх юм бол ирээдүгөө ингэж харж чадаагүй гэдэг ч юм уу. За ингээд төрүүлээд за бид нарт эдийн одоо тий хэмжээний хөрөнгө оруулалт өгөөч гэж хамгийн ихэнд ярангуудаа араас нь бусаад ингэж санаануудаа ойлгуулж юм уу. Бас өөрсдөө илэрхийлэх байдлаас алддаг баха гэж бас. Тий өөртөө илэрхийлэх сайн судалгаа хийцэн байх бага гол нь маш бүртгүүлсэн байх. Хүмүүс одоо ерөөсөө тий ур чадрыг нөгөө ажилд авах болоод хандлага. Тэгэхээр ямар хандлагатай байна гэдгийг бас маш их харна. Тэгэхээр нөгөө нэг ямар ч асуулт асууж магадгүй. 5 жилийн дараа компани одоо хаана явж байгаагаар харж байна гэж ч асуулт ирж магадгүй. Шууд магадгүй санхүүгийн асуудал руу ч орж иж магадгүй. Тэгэхээр бүх талаас нь маш бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яг одоо бид нар ингэж нэг заримдаа боддог штэ. Гойдыг хүсдэг. За одоо яг нэг ийм л боломж байл штэ. Ураад өгөндөө, халаад өгөндөө бодол байдаг. Тэгээ тэр нэрэнгүүт заримдаа бүр хийдэг ч үү те. Нэг ирчиж байгаа юм чинь. Тэгээ бас илүү юмыг ингэ шунаад хэлдэг. Тэгвэл золзоё ихчийн хувьд намайг стартап маркетинг спейсийн хувьд одоо яг нэг ийм л боломж байл. Тэ одоо бол манайх бүр ураад өглөө гэдэг. Тийм зүйлийг тайлбарлаж. Одоо бид нар илүү хөрөнгө оруулалт руу чиглэж ажиллаж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл сая 3 жилийн хугацаанд бол тодорхой хэмжээнд тэр соёлыг түгээгээд те энэ салбарыг бас олон нийтэд таниулахад оролцогч тал нь болоод нэг оролцогч тал нь болоод бид нар ч гэсэн өөрсдөө хүнээр ярих юм бол 3 нас хүрч байгаа байхгүй юу? 3 настай хүүхэд яадаг вэ гэхээр гүйж эхэлдэг штэ.
бид нар ч урд нь дөнгөж төрөөд мөлхөөд гэдэг шиг ингээд манай төвийн хувьд бол энэ жил бол гүйдэг жил байхгүй. Тэгэхээр гүйдэг жил дээр жинхэнэ нөгөө ураад өгнө гэдэг шиг те яаж урах вэ гэхээр одоо өөртөө гэсэн сургагч агштай болоод тодорхой хэмжээнд бизнесүүдийг бойжуулаад жижигэн гэсэн туршлага хоригдлуулсан. Одоо тэгвэл дараагийн түвшиндээ бид нэр мэрэгжлийн хөрөнгө оруулагч байх хэрэгтэй байна. Тэгэхийн тулд SMS инвестор клуб буюу хөрөнгө оруулалтын клубыг одоо энэ 9 сараас эхлээд бэлтгэл ажилд орсон 9 сард одоо олон нийтэд таниулна. Нөгөө талд болохоор хөрөнгө оруулагчид корпорац компани, хувь хүн одоо өөр шинэ бизнесүүдэд хөрөнгө оруулахыг одоо эрмэлзэж байгаа, хайж байгаа. Гэхдээ хаана гоё шин санаа байна, хаана одоо хүсэл мөрөөдөлтэй залуучууд байна гэдгийг олж илрүүлж бас чадахгүй байгаа. Зарим нэг овсгоотой залуучууд нь олон нийтийн дэмжлэг нөгөө маркетинг PR-аа сайн хийсэн хүчин одоо бол харагдаж танигдаад байна шүү дээ. Тэгмүүд энэ дунд аль алийг бид нар мэдээд байгаа байхгүй. Нэг талдаа хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийн мэдж чинь нөгөө талд хөрөнгө оруулалт авах сонирхолтой одоо залуучуудыг энэ мэдээ. Тийм терминал болоод байна шүү дээ. Тэгмүүд тэр дунд бид нар ингэж холбож өгдөг юм гүүрэн болох гэдэг. Тэгэхээр одоо яг үүнийг маш төгс хийж чадах юм бол маш олон одоо зөв хүмүүсийг хооронд нь хамтарч ажиллах хүмүүсийг уулзуулж чадах юм бол манай энэ гарааны бизнесийн орчин өөрөө маш хурдтай хөгжинэ. За энэ дээр 3 дахь зөвшөө нөгөө оролцогч тал нь юу вэ гэхээр төрт бид нэр одоо нөгөө хэрэгцээтэй байгаа одоо асуудлыг бодит шийдэл болгоод ингээд тэд нартэй сайн ойлгуулах нь чухал. За тэгээд ирэх юм бол манай гарааны бизнесийн экосистем буюу тэр тат орчныг бүрдүүлээд ингээд явчих юм бол бид нар 10 жил хийх ажлыг бараг 2-3 жилд хийж бүр олон улсад ингэж гарах боломж байна. Одоо дангаараа бид нар хизээч энийг хийж чадахгүй. Энэ бол асар том ажил. Тэгэхээр нөгөө нэг дангаараа урмааргүй байна. Олуулаа урмаар байна. Тэ. Нилээд тесрэлттэй юм аа. Тесрэлттэй юм харж байна. Тэгэхээр энийг нөгөө том зургаар нь харах нь аягүй чухал. Урд нь бол зөвхөн бид нар ингээл нэг хамтын офисын хэмжээнд хоорондоо бүх зүйлээ хуваалцдаг, хамтарч ажилладаг мөрөөс бол одоо бүх оролцогч талуудыг нэгтгэхэд тэр оролцогч талуудын оролцоог нь бий болгож хангаад ингээд цаашаа тесрэлт хиймээр байна. Тэгээ чи нөгөө юуг сонссон биз дээ? Dreamers гэдэг нэгдэл. Тэр бол бас мөрөөдлөө нэгтгэе гэж зоригтой мөрөөдөлтэй залуучууд нэгдээд нэг дуу хоолойгоо одоо шийдвэр гаргагч нарт энэ нөлөөллийг бий болгох. Дээр нь одоо яг Монгол улсад энэ салбараа технологийн инновацийн гарааны бизнесийн салбараа илүү таниулах зорилготой байхгүй. Тэгмүүд энэний эхлэл ингээд тавигдчихж явж байгаа. Маш олон одоо залуучууд нэгдээд дуу хоолойгоо ингээд өргөөд явж байгаа. Тэгэл ингээд бидний нэгдэл өшөө илүү улам хүчтэй явах юм бол тэр тесрэлт чинь бий болох гэдэг. Би бас энэ дээрээс яг үндсэн асуултаас хазааш нэг юм асуумаар байна. Тэг стартап маркетинг спейс хамгийн сүүлд миний санаж байгаагаар за ингээ олон газруудад ингэж одоо аймагуудад салбаруудаа гаргаж байна. Нэгдүгээр та хоёрдугаар тийм бол яг асуух гэдэг зүйл юм юм бол 40 гаруй компанийг стартап маркетинг спейс дээр тодорхой хугацаанд байрлуулах нэг юм болсон тий. Арга хэмжээ 40 хоног илүү эсвэл тийм. Яг нэг тэр гол нэг манай нэг найзууд яг хамрагдчихсан байхгүй. Тийм үү. За. Тэрийг л би яг асуух гэдэг. Жишээлбэл тэнд байгаа залуучуудаас та жишээлбэл голдон те хамгийн ихээр ингэж зааштай эднийх л алах юм байна да гэж яг тэгж харж ирсэн. Ам яагаад тийм зүйлийг ингэж гаргаж ирсэн бэ? Тийм боломжийг яг яагаад вэ? Ер нь яг зүгээр нөгөө бид нар өөрсдөө боломж төр байнга сууж байгаа байхгүй. Тэгээд тухайн боломжийг тухайн цаг мөчид ашиглаж чадаагүй бол тэр боломж ингээ өнгөрчдөг. Тэгмээд бид нар тэр боломжийг ингээд мэдчихэж яа бусад залуучуудад боломжийг олгож болохгүй гэж нэгдүгээр. Хоёрдугаарт нь ковидын үед ер нь одоо яг гарааны бизнес жижиг дунд үйлдвэрлэгч нарт маш хүнд туссан шүү дээ. Бүгд л офсоо хүлээлгэж өгөөл түрээсийн төлбөрөөс ингээд гэрээсээ ажилдаг ч юм уу эсвэл ажилтнуудад цомготгохдаг ч юм уу. Тэгэх юм бол тэр зүйлийг харахыг үнэхээр хүсэхгүй байхгүй. Харин тэрийг боломж олгож хараад
урд нь ингээд санаж бодож исэн нэг төслөө эхлүүлээсэ. Эсвэл энэ бизнесээ энэ оффстой олчих юм бол илүү явах юм болов гэд ингээд бодоод за энэ боломжийг хэдүүлээ нэг зай талбайгаас шалтгаалаад нэг 30-аад бизнес байж болох юм байна гэд. Тэгээ хөтөлбөр зарласан маш олон бизнесүүд бүртгүүлсэн. Тэр дундаасаа бид нэр сонгоод залуучуудыг дуудаад ингээд нэг сар төв дээр төлбөргүй суулгасан байж байгаа. Интернет, орон зай, хэвлэх, хувлах ингээд бүх юмар нь хангасан. Тэр тэргүй орчноос гадна одоо юу байна л да миний ярьж байгаа. Би бол дөнгөж орж ирж байгаа. Та стартап маркетинг спейс дээр эсвэл үйл ажиллагаа бол ингээд 2 жил болж байгаа. Асар их зай. Тэгээд яг ингэж зэрэгэлтэй ширээнд явах учраас бас network буюу connection их маш том боломж л гэж би бол бас тухайн үед л гэж харж байсан. Тийм тэгээд тэндээс ингээд нөгөө хүм заримдаа ингээд үнгүй юмыг бас үнгүүдүүлд юм лээ. Тэр чинь нөгөө огт төлбөр авахгүй байгаа шүү дээ. Тэгвэл зарим нэг нь ашиглаж өмдөө болол чадаагүй. Яад бол нөгөө үнгүү гэж харсан байхгүй. Тэнгүүт зарим нэг нь энэ боломжийг боломж болгож хараад бүр өдөр алган манай гişүүдтэй уулзаал надтай одоо уулзъя гээл одоо та манай ингээд SMS төвийн гişүүн ингээд тодорхойлоод өгөөч би нэг энэ дээр тэдэн сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахар болчлоо SMS-ийн гişүүн гэвэл одоо ингээд зөвшөөрнө гинэ гэдэг ч юм уу ингээд иймэрхүү зүйлээр ингээд залуучууд маань боломж олгож харсан хүмүүс л байгаа. Тэгэхээр харин хилээд байгаа нь тэр төрхөн зур ирсэн боломжийг ашиглаж чадах юм бол маш их одоо дараагийн үр дагавар үр дүнгууд гардаг байхгүй. Тэрийг аягүй сайн ашиглах хэрэгтэй. Бас бүр цаадах зүйл нь би юу ч харсан бэ гэхээр маш олон бизнесүүд хямралын үед үүссэн байдаг байхгүй. Тэгэхээр тэр дундаас би бас нэг тийм нуугдсан авьяас ямар нэг гоё юм санаа ингээд бүүм хийсэн юм санаа гарч ирж магадгүй гэж бодсон байхгүй. Тэгээ одоо нөгөө хэдтэйг арай уулзаж амжаагүй байна. Дөнгөж өнөөдөр 9 сарын 1 тэгэхээр одоо эх 7 хоногоос ч юм уулзаад дахиад тэр хамтын ажиллагаагаа ер нь ярина гэж бодож байгаа. За манай сонсогчдод намайг битээ настай биш гэж бодоод би яг зөвөр энэ үгийг хэлээд яг энэ асуултаа асуух гэдэг байгаа. Юу гэхээр эхлээд өг дараа нь ав. Хүн юу тарин түүнийгээ хураана гэж бид нэг ярьдаг. Тэгээ одоо болохоор та бол зөвөр ингээл хамаагүй өгөөл байна л да. Бусдад маш их ингээл боломжийг олгож чинь тэрүүгээр магад өөрийгөө одоо ингээ хүсэл мөрөөдлөө ингээд илүү ихээр тийжээж ин цааш нь ингээд бүр нисэгч ийм ирч хүчийг авч яана гэж би бол харж байгаа. Түрүүн 3 нас хүрлээ хүүхэд одоо ингээд одоо ярьдаг тий. За ингээ одоо л 3 настай бүр гүүгээд ингээд бидэрт баригддаг болдог нас шүү дээ. Тэгвэл нас бинд гүйцэх нас юм. Хоёулаа харилда стартап маркетинг спейс юм. Та яг тэр хугацаанд хаана үрдсэн байх вэ гэж харж байна. Гайхад хоёулаа яг 10 жилийнхээ л харъя. 10 жилийн дараа яг стартап маркетинг спейс хэдийн хэмжээний байр суурьтай хичнээн байгуулгыг ингэж бий болгосон. Ямар хэмжээнд байж байгаа вэ? Ер нь аливаа байгууллага зөвхөн одоо нөгөө нэг зорилго ч юм уу нэг одоо алсын хараг гаргачаад тэрийгээ солихгүй өөрчлөхгүй байна гэдэг бол одоо энэ дижиталцсан цаг үед бол хоцрогдсон зүйл. Тэнгүүд магадгүй 5-10 жилийн дараа бид нар бүр том зорилготой болсон байхыг бүр хинч таашгүй байхгүй. Юу ч болж магадгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр баг нөгөө жил болгон тэр стратеги төлөвлөлтөн дээрээ суух хэрэгтэй, маш сайн юм үзэж харж нүд тайлж авах хэрэгтэй. Тэгээ 10 жилийн дараа магадгүй бид нар бүр олон улсын компани болсон байж ч магадгүй. Бүр одоо 3 жилийн өмнө би юу гэж төлөвлөж ирсэн бэ гэхээр үндэсний хэмжээний компани олно гэж төлөвлөж ирсэн байхгүй. Үндэсний хэмжээнд сүлжээ энэ хамтын офсуудыг түгээнэ гэдэг. Тэрний хамгийн ихний одоо үр одоо үндэс нь гараад эхэлж штэ тий. Юу дорнод. Дорнод аймаг дараа нь өмнө говь гэдэг ингээд тэлээд явж байна. Тэр мэдээж нөө занжин шугам бол байна штэ тий. Тэгэхээр нөгөө тэр зорилго нь өөрчлөгдөөгүй тууштай байна л гэж ойлгож байна. Тэгэхээр яагаад заавал хотод амьдардаг залуучууд илүү боломжийг эдлэх ёстой гэж, илүү гоё оффист сууж, илүү мэдээлэлд ойрхон байх ёстой гэж. Тэр одоо дорнод аймагт байгаа тийм сумд байгаа залуу яг адилхан SMS дээр авж байгаа мэдээллийг нэг цагт авмаар шүү дээ. Тэгэхээр тэр тэгш боломжийг бид нар олохын тулд ийм үндэсний хэмжээний ийм байгууллага болно гэдэг. Тэр зорилго бол хэвэндээ байгаа.
ихнээсээ байгууллагатай явж байгаа. Тэгвэл бид нар одоо 5-10 жилийн дараа бүр яа дээ олон улсын байгууллага тэ олон улсад одоо салбартай болсон байх. Тийм зорилготой ч байж болох байхгүй. Мэдээж хамгийн том одоо хүсэл мөрөөдөл юу вэ гэхээр Монгол улсаасаа ойрын энэ одоо 3-5 жилийн хугацаанд сая долларын үнэлгээтэй 3-5 компани гаргамаар байна. Тэрний оролцогч нэг тал нь SMS баймаар. Шатан байхыг хүсэж байгаа. Шатан байхыг хүсэж байна. За, энэ үрээд хоёлаа ярьслаа өндөрлүүлээ. Тэг манай сонсогч нар маацанд маш их зүйлсийг, маш их мэдлэг мэдээллийг бол олж авсан гэдэгт бол бүрэн дүүрэн итгэлтэй байна. Та бүхний өмнө маш их ингэж жинхэнэ be like be тэ зөвгийн шиг юм ажиллаж хичээнгүй хүсэл мөрөөдлөөрөө жигүүрс нэг байхтай гал жинхэнэ гал ирмэлзэл дүүрэн ийм гайхалтай эмгтээтэй бол ярилцлаа. Тэгээ та бүхэн маацанд яг одоо гар утсаа гаргаж ирээд Facebook руу ороод Startup Marketing Space хуудсан дээр лайк дараад түүнээсээ цаг алдалгүй мэдээллийг авч мөн өөрийн цэнд магад дотроо л зөвхөн боддог хэрэгжүүлж чаддгүй тийм л зүйл байгаа бол тэр гарааны бизнесийг та сонирхдаг болвол одоо манай золзоёогчтэй мөн Startup Marketing Space-ийн хаалгыг хизээч чод одоо хонхтой л да хонхыг нь дарахад одоо буцаахгүй нь бол лавтай улам ихээр зөвлөгөө өгч боломж гарц гаргалгаагийн зааж өгөх юм байгаа шүү. Тэгээд манай Зэнда подкастыг сонссон эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. Мөн золгоогчийнхаа цаашдын ажил үйлсэнд өндрөөсөндөр амжилтыг хүсээрье. Таныг үргэлжид зөвгийн шиг байж ажиллаж чингөө гал ирмэлзэл дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд анхны дугаартаа бас өрсөнд маш их бэлгшээж байна, маш их баярлж байна. Тэгээд цаашдынх нь одоо подкастын нэвтрүүл